Манай монголч бас байгаа. Лотерей юу? Монголд уу? Харъя л та. Өчиг мэрэгжлийн юм шүү. Тэгээ яаж тоглолт вэ? Би байнга тоглодгийн. Өмнө нь хэд хэд удаа хожиж ирсэн. 7 хоногт 3 удаа тохирлын явж. Нэг удаа тоглоход ердөө 550, 990 төгрөг. Вау, тоглоё л та. Чи заагаад өгөл дөө. Онлайнаар тоглож болно, гаруй усан дээрээ татаж тоглож болно. Борлуулалтын цэгүүдээр ч тоглож болно. Ер нь яаж ч тоглож болно. Зүүн сая минийх онлайнаар тоглоо. Энэ хараа, энэ баримтын цуглаанд оролцох боломжтой юм байна. Бөөн давхар боломж. За дуус. Монголын үндэсний лотерей. Энийг хараа. Их шууд сайтан. Баг Монголоор телефонт. Йой, цачаачих юм аа. Лотерей юу? Чи мэддгүй байсан юм уу? Өнгөрсөн жил бүр 1.5 тэрбум доллар хөдөлсөн шүү дээ. Манай монголч бас байгаа. Лотерей юу? Монголд уу? Харъя л та. Өчиг мэрэгжлийн юм шүү. Тэгээ яаж тоглолт вэ? Би байнга тоглодгийн. Өмнө нь хэд хэд удаа хожиж ирсэн. 7 хоногт 3 удаа тохирлын явж. Нэг удаа тоглоход ердөө 550, 990 төгрөг. Вау, тоглоё л та. Чи заагаад өгөл дөө. Онлайнаар тоглож болно, гаруй усан дээрээ татаж тоглож болно. Борлуулалтын цэгүүдээр ч тоглож болно. Ер нь яаж ч тоглож болно. Зүүн сая минийх онлайнаар тоглоо. Энэ хараа, энэ баримтын цуглаанд оролцох боломжтой юм байна. Бөөн давхар боломж. За дуус. Монголын үндэсний лотерей. Энийг хараа. Их шууд сайтан. Баг Монголоор телефонт. Йой, цачаачих юм аа. Лотерей юу? Чи мэддгүй байсан юм уу? Өнгөрсөн жил бүр 1.5 тэрбум доллар хөдөлсөн шүү дээ. Манай монголч бас байгаа. Лотерей юу? Монголд уу? Харъя л та. Өчиг мэрэгжлийн юм шүү. Тэгээ яаж тоглолт вэ? Би байнга тоглодгийн. Өмнө нь хэд хэд удаа хожиж ирсэн. 7 хоногт 3 удаа тохирлын явж. Нэг удаа тоглоход ердөө 550, 990 төгрөг. Вау, тоглоё л та. Чи заагаад өгөл дөө. Онлайнаар тоглож болно, гаруй усан дээрээ татаж тоглож болно. Борлуулалтын цэгүүдээр ч тоглож болно. Ер нь яаж ч тоглож болно. Зүүн сая минийх онлайнаар тоглоо. Энэ хараа, энэ баримтын цуглаанд оролцох боломжтой юм байна. Бөөн давхар боломж. За дуус. Монголын үндэсний лотерей. Энийг хараа. Их шууд сайтан. Баг Монголоор телефонт. Йой, цачаачих юм аа. Лотерей юу? Чи мэддгүй байсан юм уу? Өнгөрсөн жил бүр 1.5 тэрбум доллар хөдөлсөн шүү дээ. Манай монголч бас байгаа. Лотерей юу? Монголд уу? Харъя л та. Өчиг мэрэгжлийн юм шүү. Тэгээ яаж тоглолт вэ? Би байнга тоглодгийн. Өмнө нь хэд хэд удаа хожиж ирсэн. 7 хоногт 3 удаа тохирлын явж. Нэг удаа тоглоход ердөө 550, 990 төгрөг. Вау, тоглоё л та. Чи заагаад өгөл дөө. Онлайнаар тоглож болно, гаруй усан дээрээ татаж тоглож болно. Борлуулалтын цэгүүдээр ч тоглож болно. Ер нь яаж ч тоглож болно. Зүүн сая минийх онлайнаар тоглоо. Энэ хараа, энэ баримтын цуглаанд оролцох боломжтой юм байна. Бөөн давхар боломж. За дуус. Монголын үндэсний лотерей. Энийг хараа. Их шууд сайтан. Баг Монголоор телефонт. Йой, цачаачих юм аа. Лотерей юу? Чи мэддгүй байсан юм уу? Өнгөрсөн жил бүр 1.5 тэрбум доллар хөдөлсөн шүү дээ. Манай монголч бас байгаа. Лотерей юу? Монголд уу? Харъя л та. Өчиг мэрэгжлийн юм шүү. Тэгээ яаж тоглолт вэ? Би байнга тоглодгийн. Өмнө нь хэд хэд удаа хожиж ирсэн. 7 хоногт 3 удаа тохирлын явж. Нэг удаа тоглоход ердөө 550, 990 төгрөг. Вау, тоглоё л та. Чи заагаад өгөл дөө. Онлайнаар тоглож болно, гаруй усан дээрээ татаж тоглож болно. Борлуулалтын цэгүүдээр ч тоглож болно. Ер нь яаж ч тоглож болно. Зүүн сая минийх онлайнаар тоглоо. Энэ хараа, энэ баримтын цуглаанд оролцох боломжтой юм байна. Бөөн давхар боломж. За дуус. Монголын үндэсний
Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2018 оны 2 дугаар сарын 9-ний баасан гараг байгаа. За нийслэл Улаанбаатар хотод маань яг энэ цаг мөчид 17 цаг 30 минут айлчлан ирсэн байна. Тэгэхээр өнөөдрийн тохирлогоо үзэгчдтэйгээ бас маш сайхан таатай мэдээтэйгээр угтах гэж байгаадаа маш их баяртай байна. За учир юу вэ гэвэл за яг өмнөх тохирлоос болол 4D лотогийн 1-р зэргийн хонжироос тэг 928 гэсэн дөрвөн оронтой тоог бүгэлсэн үзэгч маань, зарлцагч маань бол 1 сая төгрөгийн азтан болсон байна. Үндэсний лотерейн 4D тохирлыг маань 1-р зэргийн хонжироос 1 сая төгрөгийн азтан тодорсон ийм гайхалтай мэдээгээр өнөөдрийнхээ үндэсний лотерейг эхлэж байгаадаа маш их баяртай байна үзэгчдээ. Тэгээд азтан маань болгон сүлтэй байж та бүхэн маань ч гэсэн өнөөдөр өргөжлөлтийн азтны даллахтай байна гэдэг сэтгэлтэй байна. Ингээд та бүхэндээ амжилт хүсээд уламжлал ясаараа 4D лотогийн 3 дугаар зэргийн хонжиртой хамтдаа анхаарлаа хандуулцгаая. За шилэн хооронд маань тгээс 9 хүртэлх цифр бүхний нэг оронтой тоонууд маань 4 удаа давхарсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За санамсаргүйгээр эдгээр бөмбөлөгнүүдээс 4 бөмбөлөг гарч ирэх болно. За тухайн 4 бөмбөлгийг яг гарч ирсэн дарааллынхын дагуу дөрвөлэн зөв тач чадсан тохиолдолд за 4D лотогийн 3 дугаар зэргийн хонжирын азтан болж өөрийн тавьсан бацаага 500 дахин үсгэн авах боломжтой. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Лотогийн 3 дугаар зэргийн хонжирын эхний бөмбөлгийн дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За 2 дахь бөмбөлгийн дугаар 4. 2 дахь бөмбөлгийн дугаар 4. За 3 дахь бөмбөлгийн дугаар 7. За 4 дахь бөмбөлгийн дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 4D лотогийн 3 дугаар зэргийн хонжир дээр 3 4 7 2 3 4 7 2 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. За мэдээж санамсаргүй гарч ирсэн гэдгээр дөрвөн бөмбөлгийг та яг гарч ирсэн дарааллын дагуу дөрвөлэн нь хэрэгцээ зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаага 500 дахин өсгөн авлаа гэсэн үг юм шүү. За 4D тохирол дээр үзэгчид маань хамгийн багадаа 500 төгрөгийн бооцоо тавьж тоглох боломжтой. Тэгэхээр өнгөрсөн тохирлоос тодорсон азтан маань мөн 500 төгрөгийн бооцоо тавьж тоглоод за 1-р зэргийн хонжир дээр өөрийн тавьсан бацаага 2000 дахин өсгөн авч 1 сая төгрөгийн азтан болсон байгаа. За харин одоо бол 4D лотогийн 2 дугаар зэргийн хонжирын азтныг буюу за өөрийн тавьсан бацаага 1000 дахин өсгөн авах азтныг тодруулна. За ингийн тулд үзэгчид маань шилэн хоргоноос гарч ирэх 4 ширхэг бөмбөлгийг яг гарч ирсэн дарааллынхын дагуу дөрвөлэн зөв таах учиртай юм. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. За дараагийн бөмбөлгийн дугаар 5. За 4D лотогийн 2 дугаар зэргийн хонжир дээр тиг тиг 1 5 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн. Давтаж хэлье. Тиг тиг 1 5. За та бүхэн эдгээр санамсаргүй гарч ирсэн дөрвөн бөмбөлгийг яг дарааллын дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаага 1000 дахин өсгөн авлаа гэсэн үг юм шүү. За 4D тохирлын маань хувьд маш их онцлогтой. Энэ юу вэ гэхээр та тоглох хуудас болон за MNL9-ийг имэн сайт за мөн үндэсний лотерей гэсэн гар утсанда татан суулгасан аппликейшн дээр за дөрвөн оронтой тоог бүгэлснээр 1 2 3 дугаар зэргийн хонжируудад айл айланд нь давхар азаа үзэх боломжтой байдгаараа онцлогтой. Тэгэхээр 4D тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж 1-р зэргийн хонжир дээр
хамтдаа анхаарлаа хандуулцгаая. За 1-р зэргийн хонжроос маань бол өмнөх тохирол дээр 1 сая төгрөгийн азтанд тодорсон байгаа учраас бас үзэгчид маань болгон сүлдээ азны таллагтай байна гэдэгт итгэлтэй байна. За уламжлал ёсоор шилэн хоргонд тгээс эс хурлаг цэвэр бүхийн нэг орондоо тоонууд маань байрлсан байгаа. За эдгээр бөмбөлгнүүд бол 40 ширхэг байгаа. За санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлгийг яг гарч ирсэн дарааллын дагуу дөрвөлэн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн авч азтан болох боломжтой. За ингээд та бүхэндээ дахин амжилт хүсье. За дөрөвдүгээр шатаагийн 1-р зэргийн хонжоор ихний бөмбөлгийн дугаар 6. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 5. Гурав дахь бөмбөлгийн дугаар 1. За дөрөв дэх бөмбөлгийн дугаар тэг. За дөрөвдүгээр лотогийн 1-р зэргийн хонжуур дээр 6 5 1 тэг 6 5 1 тэг гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн. За дөрөвдүгээр лотогийн 1-р зэргийн хонжуур дээр гарч ирсэн эдгээр дөрвөн бөмбөлгийг та яг дарааллын дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн авлаа гэсэн үг юм шүү. За дөрөвдүгээр тоглосон үзэгчдэд баярлалаа. Харин өргөжлүүлэн яг энэ цаг мөчид 50 сая төгрөгийн азтныг тодруулдаг 6 джекпот лотогийн азтныг хамтдаа тодруулах болно. За шилэн хоргонд маань тгээс эс хурлаг цэвэр бүхийн нэг оронтой тоонууд маань 6 удаа давхарсан 60 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За санамсаргүйгээр эдгээр бөмбөлгнүүдээс 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 6 бөмбөлийг та дарааллынх нь хувьд за нэг бол урдаас нэг бол хойноос нь гэсэн аль нэг хувилбарын дагуу 2 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 1500 төгрөгийн урмын хонжирын азтан болох боломжтой. 3 бөмбөлийг зөв таагаад 15000 төгрөг, 4 бөмбөлийг зөв тааж чадсан тохиолдолд 150,000 төгрөг, 5 бөмбөлийг зөв тааж чадсан тохиолдолд 1 сая 500,000 төгрөг, харин 6 бөмбөлгөө зургуулсан зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийг хожих боломжтой юм а. За ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсье нь 6 джекпот лото. За 6 джекпот лотогийн эхний бөмбөлгийн дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлгийн дугаар 5. За энэ тохиолдолд та ердөө 2 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд мөнгөн нүгийн хонжирт хүрэх боломжтой. 2 дахь бөмбөлгийн дугаар 9. Боломжтой болсон байгаа. 4 дахь бөмбөлгийн дугаар 3. За 4 дахь бөмбөлгийн дугаар 3. 4 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 150,000 төгрөгийн азтан болох боломжтой болсон. 5 дахь бөмбөлгийн дугаар 5. Бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 1 сая 500,000 төгрөгийг хожих боломжтой байсан байгаа. За 6 дахь бөмбөлгийн дугаар 7. За 6 дахь бөмбөлгийн дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За 6 джекпот тохирол дээр маань 5 9 3 3 5 7. За давтаж хэлье. 5 9 3
3, 5, 7 гэсэн. За эдгээр 6 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирсэн байгаа. Тэгэхээр эдгээр бөмбөлгнүүдийг дарааллын хувьд урдаас нь гэдэг маань та бүхэн маань 5, 9 гэх мэтчлэн дараалаар. За харин хойноос гэхээр 7, 5 гэх мэтчлэн дараалаар 2 бөмбөлгийг л зөв таасан бол мөнгөн дүнгийн хонжирт хүрж байгаа. Урмын хонжирт. За харин та түүнээс таасан бөмбөлгийнхаа тоогоор мөнгөн дүнтэй нь өсөж явах боломжтойгоор 6 бөмбөлгийг зөв тагаад 50 сая төгрөгийг энэхүү тохирол дээрээс хожих боломжтой байсан гэсэн үг юм шүү. За өргөжлүүлэн хамгийн сүүлд бол мэдээж хамгийн өндөр хонжирын азсныг тодорхойлдог 642 жакпот лото байгаа. За энэхүү тохирлын хувьд та 120 сая төгрөгийг хожих боломжтой байдаг. Харин одоо та бүхэнд маань ямар боломжууд байгаа, хэрхэн мөнгө хожиж болох вэ гэсэн зааварчилгааг одоо та бүхэндээ хүргэе. За шилэн хоргонд маань 1-ээс 42 хүрлэх цифр бүхий 42 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол өмнөх тохирлуудаас ялгаатай 1 болон 2 оронтой тоонууд маань тус бүр 1 ширхэг байгаа гэсэн үг юм. За эдгээр 42 ширхэг бөмбөлгнөөс маань санамсаргүйгээр эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг та гарч ирсэн дараалал нь харгалзалгүйгээр зургуулan зөв тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн азтан болох боломжтой. За энэхүү тохирлоор маань бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг гарч ирэхээр онцлогтой байгаа. Тэгэхээр тухайн 7 дахь бөмбөлөгний тусламжтайгаар эхлээд гарч ирсэн үндсэн 6 бөмбөлөгний хайлны 3 бөмбөлгийг бонус бөмбөлгөө оролцоолон 4 бөмбөлгийг гарч ирсэн дараалал харгалзалгүйгээр зөв тааж чадсан тохиолдолд та за 10,000 төгрөгийн урмын хонжирын азтан болох боломжтой. За үндсэн бөмбөлөг болон бонус бөмбөлөг оролцоолондоо 5 бөмбөлгийг мөн гарч ирсэн дараалал харгалзалгүйгээр зөв тааж чадсан тохиолдолд 300,000 төгрөг, 6 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 12 сая төгрөгүүдийг тусдаас хожих боломжтой байгаа. За ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсье. 642 жакпот лото. За 642 жакпот лотогийн эхний бөмбөлгний дугаар 31 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Хоёр дахь бөмбөлгний дугаар 9. Гурав дахь бөмбөлгний дугаар 4. Гурав дахь бөмбөлгний дугаар 4. Дөрөв дахь бөмбөлгний дугаар 32. Дөрөв дахь бөмбөлгний дугаар 32. За 5 дахь бөмбөлгний 4 дахь бөмбөлгний дугаар 5 дахь бөмбөлгний дугаар 24. За 5 дахь бөмбөлгний дугаар 24. 6 дахь бөмбөлгний дугаар 5. 6 дахь бөмбөлгний дугаар 5. Үндсэн 6 бөмбөлөг маань бүрдсэн байгаа үзэгчтэй. Одоо гарч ирэх бөмбөлөг бол бонус бөмбөлөг байгаа. За бонус бөмбөлгний дугаар 19 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Бонус бөмбөлгний дугаар 19. За ингээд үзэгчдээ үндсэн 6 бөмбөлгөө гарч ирсэн дарааллын дагуу эхлээд танилцуулъя. 31 9 4 32 24 5. За давтаж хэлье. 31 9 4 32 24 5 гэсэн. За эхлээд гарч ирж байгаа эдгээр үндсэн 6 бөмбөлгийг та гарч ирсэн дараалалтай нь харгалзалгүйгээр зургуулan зөв тааж чадсан бол 120 сая төгрөгийн азтан боллоо гэсэн юм. Энэ бол үндэсний лотерейгийн хамгийн өндөр хонжир байгаа. За харин бонус бөмбөлгний дугаар 19 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Энэхүү бөмбөлөгний тусламжтайгаар 10,000 300,000 12 сая төгрөгийн азтангууд тус тодорсон байх магадлалтай гэсэн үг юм аа. За зөвлөмж бөмбөлөг гарч ирснээр өнөөдрийн маань тохирол өндөрлөх цаг болсон байна. Бидэнтэй үргэлж хамтдаа байдаг үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн тохирлоос бол азтан тодорно гэдэг сэтгэлтэй өмнөх тохирлоос бол 1 сая төгрөгийн азтан 4D лотогийн 1-р зэргийн хонжир дээрээс тодорсон байгаа. Тэгэхээр үзэгчид маань илүү дэлгэрэнгүй мэдээллийг үндэсний лотерейн албан ёсны Facebook хуудасаас авах боломжтой юм шүү. За харин та бүхэн маань азтан болохыг хүсэж байгаа л үндэсний лотерейд оролцохыг хүсэж байгаа л дэлгэцний хажууд манай тасалбар борлуулах борлуулалтын зэгүүдийн байршлаа та бүхэнд маань ээлжлэн харагдаж байгаа. Та өөртөө хамгийн ойрхон тасалбар борлуулах борлуулалтын зэг дээр очиод за тоглох хуудасаа бүглэж тасалбараа хулан авснаар тохиролдоо
оролцох нэг боломжтой. За түүнчлэн та онлайнаар хаанаас тоглох боломжтой. Үүний тулд MNLS цэгийн сайт руу нэвтрэн орох шаардлагатай. За зааварчилгаа англи болон монгол хэл дээр байгаа учраас та бүхэнд маань хэрэглэхэд илүү хялбар байх болов гэж бодож байна. За мөн түүнчлэн та ухаалаг гаруудаас ашиглаж байгаа болвол үндсэл хэтрэг гэсэн аппликейшны гар утсандаа татан суулгаснаар мэдээллүүдийг авах боломжтой. За түүнчлэн та бүхэн үндсэл хэтрээд оролцох боломжтой юм аа. За бас нэгэн мэдээлэл байгаа. Энэ юу вэ гэхээр та магадгүй бээр хавасаар үйлчлүүлж байгаа бол 642 jackpot лотог бас тоглох эрхийн бичгийг бээр хавасаас авах боломжтой юм шүү. За ингээд дараа 7 өдрийн шинэхэн дугаараар иргэн уулзлаа. Тэр баяртай үзэгчдээ та бүхэн маань амралтынхаа өдрийг аятахтай өнгөрүүлээрэй.